Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу намайг булгаа гэдэг. Би өнөөдөр англи хэл яаж сурсан түүхээсээ хуваалцсан. Түүхч юу ах вэ? Яг зүгээр ер нь яаж сурсан талаараа ярина. I'm still not getting used to it. So миний хувьд гэх юм бол би 10 жилийн болонгот зүгээр улсын сургуульд сурч дуусгасан. Ерөөсөө хувийн сургуульд явж байгаагүй. Янз бүрийн сургууль дагуулангийн хувьд гэх юм бол ер нь яг мөнгө төлж сургалтанд явж исэн нэг 5 мав дахь ангид нэг удаа явж исэн баг. Тэр сургуульд шууд ингээ англи хүнтэй, Америк хүнтэй ингээ шууд хийдэг native speakerтэй team сургалт байсан. Тэгээ би яг үндэ юу ч ойлгоогүй. TOEFL өгөөд 110 он авч исэн. Тэгээ 12 дахь ангид төгсөж жилийн англи хэлний улсын олимпиадад төрүүлчихсэн. Нэг бол нэг амартэй. Намайг хараач гэдэг үүднээс хэлж байгаа биш зүгээр I know English. I can speak, I can understand. Яг бүхнийг эхнээс нь эхлээд ярих юм бол хамгийн түрүүнд би яагаад англи хэл сурч эхэлсэн бэ гэх юм бол угаасаа хичээл дээр заадаг байсан болохоор дүн авахын тулд сурах хэрэгтэй байсан. Тэгээ яг өөрөө хуваараа амар хичээж эхэлсэнийх нь одоо яг бодоход надад яг 3 шалтгаан байсан. Хамгийн ихнийх нь болонгууд би дуу сонсох амар дуртай байсан. Яг тэр үеэс ингээд яг Солонгос дуу аяг сонсч эхэлчихсэн байхгүй. Тэр үед Big Bang амар алдартай байсан, 21 амар алдартай байсан, T-ara-гийнхан амар алдартай байсан. Тэгээ тэдний дуунуудыг сонсох амар дуртай. Гэтэ ерөөсөн Солонгос хэлийг угаасаа мэдгүй шүү дээ. Тийм болохоор ингээд дуунууд дуулж байгаа дууныхаа утгыг ингээд мэдгүй байсан намайг ингээд амар бухимдуулаад байдаг гэсэн үг байхгүй. Тийм болохоор тэр дуучдынхаа дууныхаа ингээд утгыг дууныхаа үгийг ингээд орчуулж чаддаг, дууныхаа утгыг ингээд ойлгодог болохыг амар хүсдэг байсан. Тэр яг миний хувьд англи хэл амар сурах хүсэл эрмэлзэл гаргаж өгсөн. Хоёрдугаарт нь гэх юм бол англи хэл ингээд сайн мэддэг байх юм бол Google бүр ингээд амар ашигтай болдог цаа. Зөвхөн монгол хэл мэдж байгаа үед Google ашиглах, яг англи хэл мэдж байгаа үедээ ингээ англиар хүсэж байгаа юмудаа Google-ээс хайх хоёрын хооронд бүр амар ялгаа байдаг. Тэрийг яг нэг удаа ингээ хичээлийнхээ юм хайж байгаа мэдчихсэн байхгүй. Монголоор яг интернетээс юм хайгаад ирсэн хүүхдүүдийн мэдээлэл, миний олж ирсэн мэдээлэл хоёр ингээд өөр байна штэ. Тэр нь надад бүр нэг тийм амар гоё мэдрэмж өгчээсэн цаа. Тэр мэдрэмж надад ингээд би хэрвээ ингээд англи хэлийг сайн эзэмшээд Google-ийг сайн ашиглаж сурч байгаа бол би ингээ юмыг илүү хурдан сурах боломжтой байна гэдэг тийм нэг санаа өгч ирсэн юм шиг байгаа. Ер нь бол яг интернет ашиглаж сурахын тулд англи хэл сурах хэрэгтэй байна гэдэг тийм бодол төрж ирсэн. Тэгээ 3 дахь нь гэх юм бол ер нь бага ангиас хойш ингээд би гадаадад очиж амьдрах юмсан, том болоод гадаадад очиж сурах юмсан гэдэг тийм мөрөөдөлтэй байсан. Тэр нь яг миний яг 3 дахь зорилго байсан. Тэгэнгუთ англи хэл сурж байгаа хүмүүсийн үед ингээ ихэнх хүмүүсийн зорилго нь яг миний 3 дахь зорилго байгаа гэдэг байхгүй юу? Ялангуяа дунд ангиас их сурж байгаа хүмүүс болонгууд их нь ингээд би том болоод гадаадад очиж сурахыг хүсдэг учраас англи хэл сурж байгаа. Эсвэл гадаадад очиж ажиллахын тулд англи хэл сурж байгаа гэд тэр нь буруу зорилго биш л те. Уг нь бол яг зөв замаар явж байгаа байхгүй. Гэтэ энэ зорилгын хамгийн том асуудал нь юу вэ гэвэл амар юм алсын зорилго. Жишээ нь 9-р ангид байгаа хүүхдтэй би ингээд сургуулаа төгсөөд гадаадад очиж сурмаар байна гэж бодонгууд ингээд надад англи хэл сурах 3 жилийн хугацаа байгаа юм байна гэж бодчихж байгаа байхгүй. Тэгэнгუთ тархичаа ингээд 3 жилийн хугацаа надад байна гэж бодчихгонгууд них маргааш хийхгүй байсан чинь нэг их цаг алдахгүй юм шиг ингээд мэдрэмж төрнө шүү дээ. Тэгсээр байгаа хүмүүс ингээд англи хэлээ сурахгүй явж жагаад 12 дахь ингээд ороод ирэнгуутаа аль хэдийн хүмүүсээс жоо хоцорсон ч юм уу аль хэдийн ингээд нэг тийм жоохон оройтцсан мэдрэмж аваад эхлэнгуудаа за одоо ч бүтгээ болчихж байгаа юм байна гэ хайчдаг хүмүүс амар их байдаг байхгүй юу. Тийм учраас миний хувьд хэлэхэд яг миний эхний хоёр зорилго ялангуяа миний тэр эхний дуу орчуулах хүсэлтэй байсан тэр зорилго надад хамгийн их англиас сурахад тусалсан. Яг гэр тэрний хамгийн давуу тал нь юу байсан бэ гэхээр ингээд шууд дуунуудаа ингээд орчуулаад тэрнтэй нэг дуутай нэг 2 өдөртэй тэр үед одоо 7 дахь ангид гэсэн гэхээр 2 өдөр зурлалаа гэж бодоход орчуулаад дуусангуу тэр нь шууд надад ингээд амар instantly гоё мэдрэмж өгөн за шууд амар гоё мэдрэмж өгч байгаа. Тэгэнгუთ яг тэр мэдрэмжийг ингээд авчингуудаа за энэ мэдрэмж надад гоё мэдрэмж өгж байгааг мэдэрж байгаа юм чи ингээд тэр мэдрэмжээ дахиад авахын тулд ингээд дахиад илүү сурна штэ. Тийм механизмаар ингээд явцсан болохоор тэр нь надад хамгийн их тусалсан юм байна гэж би одоо ер нь боддог. Тэрнээс чинь ингээд их сургуулаа төгсөөд ч юм уу эсвэл алах сургуулаа төгсөөд би гадагшаа гарна гэж бодонгууд ингээд тэр гадагшаа гарах тэр үедээ авах тэр ад жаргалаа ингээд мэдрэхийн тулд бүр тэг 3 жил 4 жил 2 жил 1 жил хүлээх хэрэгтэй болчих жоохоо. Тэгээд эхлэнгууд хүмүүс ингээд амар хурдан буугаад өчтдөг эсвэл ингээд дунд нь ямар төвхтэй юм бэ гэж болчдөг. Тэгээд хайцаад идэг байхгүй. Тэгэнгუთ ийм багаар ийм жижигэн ингээд чамд яг ад жаргал өгч чадах тийм жижигэн гоолтой байх юм бол тэр гол чинь чамайг гоё мотивейт хийгээд буюу урамшуулаад тэгээ чи ингээд цаашаа явах боломжтой болно гэсэн үг. Хоёрдугаар нь гэх юм бол хүмүүсийн яг англи хэл сурч байгаа хүмүүсийн хамгийн хайдаг юм ингээд англи хэл сурах хамгийн хурдан хамгийн амархан арга юу вэ гэж амар их асуудаг. Ер нь бол хэл сурна гэдэг тийм амархан бол байхгүй. Зүгээр яг үннийг яг чин үннийг хэлэхэд англи хэл сурах гэж би бол зовсон. Ер нь бол сурсан ихэнх хүмүүс их бага хэмжээгээр зовсон байдаг. Чи ч гэсэн сурч байхдаа зовж таарна ер нь бол. Гэхдээ энэ дээр ингээд майндсеттэй буюу ингээд яг өөрийнхөө бодлыг амар зөв баланслж сурах хэрэгтэй. Тэгэхгүй л ингээд би тэртээ тэргүүл заах юм чи ер нь англи хэл ингээд сурах амар зовлонтой байна гэж бодчих юм бол ингээд тэрнээсээ ингээд тэр сагаад ингээд сурахгүй байна гэсэн үг. Амархан арга байгаа гэд бодчих юм бол бас ингээд
жоохон ингээд хийж эхэлж байгаа. Жоохон хэцүү санагдал ингээд жоохон ингээд зовоод эхлэн гутаа ёо амархан арга байх хэрэгтэй гэдээ хайцдаг байхгүй юу. Хүндрээд эхлээ ямар хэцүү юм бэ гэж бодохын оронд ингээд хүндрээд эхэлж байгаа нь баг зөвдөө. Одоо ингээд яг мэдгүй юм л орж ирж байгаа юм байна. Тэгвэл хүндрээд байна гэдэг чинь яг ингээд зөв замд орж байгаа юм байна гэдэг тэгж бодож сурсан болохоор ингээд хэцүү санагдсан ч гэсэн англи хэлэнд нэг буугаад өгчөөгөө сурсан юм шиг санагдтыг. Хүмүүс ингээд амархан хурдан сурах арга хайж амар их цагаа өртөг. Тэрний оронд зүгээр ингээд жоохон удаан хугацаанд жоохон зовцсон байсан бол үдээд баг ингээд англи хэл сурчаар байгаа байхгүй. Амархан ер нь бол амархан байхгүй жоохон зовно. Гэтэ зовж байгаад ингээд сурчих юм бол надад ингээд амар хэрэгтэй шүү гэдэг яг тэр майндсетээ амар зөв яг суйрлуулах хэрэгтэй. 3-р нь болонгууд хүмүүс сурах арга барил гэдэг амар хэрдэж штэ. Сурах арга барилаа ингээд олцсон байх хэрэгтэй. Зөв яг өөртөө тохирсон сурах арга барилаар сурч иж хэл сурна гэж ярьдаг. Тэгэнгүүт зарим хүмүүс ингээд би сурах арга барилаа олоог байгаа гэд юусоо сурдаггүй хүмүүс амар их байдаг. Тэгээд сурахгүй байгаа болохоор сурах арга барилаа олохгүй ингээд нэг юм амар чөтгөрийн тойрог донд ингээ өөргөө хийжээ суугаад байдаг хүмүүс байдаг. Хүн чинь яг тэр сурж байгаа явцдаа сурах арга барилаа олно гэхээсээ зөөр сурахгүй ингээд хүмүүсийн яаж сурж байгааг хараа сууж идэлхийн чиний сурах арга барил чам дээр ингээд би хүрээд ирлээ гэдэг юм гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор сурч эхлэх хэрэгтэй. Тэгээ ер нь бол хэл сурахад хамгийн чухал зүйл нь ер нь хэний ч сурах арга барилаас үл хамааран миний бодлоор л яг хэр ойрхон давтаж байгаагаас шалтгаалдаг юм санагддаг. Ямар ч хэлээсэн ямар ч хэлийг ингээд давтахгүй удаа орчих юм бол хичнээн сайн сурсан байсан ч гэсэн мартчихад байдаг. Ямар ч муу байсан гэсэн ингээд өдөрт ядаж 30 минут 15 минут зарцуулаад үг цэглээд ч юм уу ингээд жоохон ямар нэг байдлаар англи хэлтэй анхаарат идэг хүмүүсийг ингээд багаар ингээд өсөд байдаг. Дөрөвдүгürt нь болонгууд үг цэжлэх. Үг цэжлэх тухайлбал хүн болгоныг мэддэг байхгүй. Үг цэжлэх ёстой гэдэг бол угаасаа хүн болгон мэддэг. Яг миний яг туршиж үзчихсэн аргууд гэх юм бол би хан дээр нөгөө цаасан дээр ингээд үгнүүдээ бичиж агаад өөрийнхөө хамгийн ингээд их хардаг газруудаа аваад нааждаг гэсэн байхгүй. Тэр үед яг ялангуяа дундаа ингээд тахад уцсан буцаа нэг хэрэглэдэггүйсэн болохоор би 0-ийнхоо яг нөгөө нэг урталт амирх наадаг гэсэн. 0 өрөөнийхөө яг хан дээр хамгийн их наадаг гэсэн. 0 угаасаа оронгот хийх юм болддгүй шүү дээ. Өөр хичээлийнхээ ширээнийхээ урд наадаг гэсэн. Яг ингээд хичээлээ хийж сууж агаад ингээд гинт нэг гөлөрдөн шүү дээ. Яг ингээд нэг яг юу хийх гээд байгаа ингээд нэг жоохон ойлгохгүй ингээд нэг жоохон залхуун болохоо үрээд ч юм ингээд нэг гөлрөө суудаг та. Яг тэгээд гөлрөөд суухад яг ингээд миний нүдний урд тэр өгнүүд байж ивэл ингээд харцаар аваад хийлгэгдчихдэг байсан байхгүй. Тэр өгнүүдийг бас гайгүй хурдан цэжилдэг байсан. Юуныхаа угаалгахаа өрөөнийхөө яг шүдээ угааж явах явцдаа ингээд яг харах боломжтой газараа бас наадаг байсан. Тийм газруудад ер нь наадаг байсан. Хоёр дахь арга нь гэх юм бол хүмүүс нөгөө нэг юм дэвтэр хийгддэг шүү дээ. Ингээд шинэ үгийн дэвтэр гээд шинэ үгийн дэвтрийн санаа нөгөө нь бол амар гоё. За яг дэвтрээ зарим хүмүүс олонгот ингээд бүр ABCD-гээр нь ингээд хууцаар нь ингээд янзлж хагаад ингээд бичсэн байдаг шүү дээ. Надаа манай ээж тийм дэвтрийг хийж өгч байсан байхгүй. Ээж надад тэр дэвтрийг хийж өгсөн болохоор л би тэр дэвтрийг ашигласан. За хэрвээ би өөрөө тэр дэвтрийг хийсэн байсан бол тэр дэвтрийг ингээд аль эрт бараг ашиглахгүй хайчих байсан баг. Яг чи юм алфавитын дараалалаар бичсэн хоорондоо нэг тийм холбогдож утга үүсгдэггүй. Алфавитын дараалалаар болохоор тэр хоёр өгнөд чи хоорондоо амар төстэй байгаа шүү дээ. Тийм өгнөд цэжлэх надад амар тийм хэцүү санагдаад байдаг гэсэн нэг тийм нэг тийм ядаргаатай санагдаад байдаг гэсэн болохоор тэр надад ерөөсөө үйлчлээгүй. Зарим хүмүүс олонгоц зүгээр юм жижигэн дэвтэр тэгж ABCD-гээр нь тэгхгүйгээр нэг текстнээс харсан үгнүүдээ ингээд бүгд ингээд бичсэн дэвтэртэй хүмүүс тэгээд ингээд байн авч аваад тэрийгээс хүч хардаг тийм хүмүүс байдаг. Тэр бол надад харин дайггүй санагддаг. Тэр харин байж болохоор тэр ABCD-гээр нь дугаарлахаар мэдгүй something about that just I don't know. За 3-р нь болонгууд флаш карт. Энэний санаа бас амар гоё. За флаш картыг бүр ингээд амар гоёор хийгээд амар гоёор ашиглаад сурцсан хүмүүс зөндөө хийдэг. Тэр хүмүүсээр л би бүр үнэхээр бахархаж байгаа байхгүй юу. Энэ арга надад гэхдээ ерөөсөө үйлчлээгүй. Яагаад гэх юм бол нэгдүгээр флаш картны юм зориултын цаас би ерөөсөө худалдаж аваагүй. Яагаад ч худалдаж авах тухайч бодоагүй. Яг өөрөө ингээд цаас ураад хийжсэн. Тэгэхээр юм тэр чинь зөв тэмдэгний цаас юм чинь ингээд амар нэмгэн болно шүү дээ. Дээрээс нь яагаад чинь тэр үед яг би өөрөө гараараа бичсэн, гараар хийсэн бүх юмнуудаа үзье яддаг байсан. Тэгээ яг ингээд флаш карт ингээд хийж байгаа тэр чинь амар цаг орно шүү. Тэгээд яг цаг оруулж байгаа ингээ харангуут ерөөсөө миний сэтгэл нийтдэг байсан. Яг яаж харагдаж байгаа нь тэгээ салбасын юмнуудаа ингээ ийш тийш авч явна гэдэг бол бүр үнэхээр худлаа байсан. Тэгээд ингээ тэрийг харахаар би бүр ингээ өөр камер үзээд байдаг байсан. Тийм болохоор надад флаш карт ерөөсөө үйлчлээгүй. Гэтэ яг ийм айгу бүтээлч юм зурж мурж хийх дуртай тийм хүмүүс бол флаш карт айгу гоё болт юм шиг яг visual learner хүмүүс. Дөрөвдүгээрт нь яг миний яг надад яг үйлчилсэн арга юу байсан бэ гэхээр би ерөөсөө үгнүүдийг дангаар нь биш үгнүүдийг яг ямар нэг юмтай хамт цэжилдэг гэсэн. Ууны үгэн дотроос нэг үг аваад тэрийг цэжилж байгаа бол тэр үг эхлээд ангаар нь биччихээд ойртолд марчуулгын бичингуудаа тэрнийгээ дараа нь яг ингээд тэр үг орсон тэр лайныг нь тэр мөрийг нь яг ингээд бүхэлдэн бичдэг гэсэн. Тэгжээч ингээд жоохон ингээд логик холбоо үүсгэж ингээд нэг
нэг юм юмар ингээд нэг сэжүүр өгч өөртөө сануулахгүй бол ингээд ягаад ч ерөөс санддаг байсан. Тэгээд дээрэс нь тэр K-drama бас үзэх амар дуртай байсан. Яг англи сабтайтлтай үздэг. Тэгээд заримдаа ингээд яг тэр сабтайтл дунд нь ингээд мэдгүй үгнүүд гараад ирэх юм бол яг тэр дүрийг нь хэлсэн үгнүүдийг ингээд хэлсэн мөрийг нь яг бүхэлд нь ингээд бичиж аваад яг тэр мэдгүйгээ ингээд дугуулж агаад энэ үг тэгсэн үг гэдгийг бичдэг байсан. Яг дуртай киноныхоо яг тэгж хэжилсэн мөрүүдийг бол би амар сайн хэжилдэг байсан. Яг шууд ингээд харангуут яг тэр дүрийн маань хэлж байгаа нүдэн тарагдаж барагдаад тэгдэг байсан болохоор ингээд сэтгэл амар хурд үлддэг байсан юм шиг байна. Хэрвээ зөвөр өөр текстээс ч юм уу ингээд нэг үг аваад бичсэн байлаа ч гэсэн тэр үгээ харж агаад яг араас нь өгүүлбэрт оруулж бичдэг байсан. Дөнгөж эхэлж байгаа үед болонгууд би өгүүлбэрт оруулаад бичих гэхээр яг бусад ингээд өгүүлбэрт оруулмаараа өгнүүдээ мэдэхгүй шүү дээ. Тийм байнгутаа шууд монголоор бичиж агаад яг тэр үгээ англиар нь бичээд өгүүлбэр болгочдөг байсан. Одоо жишээ нь үгт чинь би морь гэдэг үг цээжлэхэд тэгээд гутаа ингээ хойноос нь би морь унсан гэж бичих гэхээр би унсан гэдэг үгийг юу гэдгийг мэдэхгүй байх юм бол би horse унсан гэж бичдэг байсан. Тэгэнгუთ ягаад чи надад цэжлэхдээ л амархан болчдөг байсан. Өгнүүд арай их мэддэг болоод ирэнгуутаа өгүүлбэрүүдээ мэдээж англиар нь бичиж эхэлсэн. Тэгэхдээ аль болох ийм жоохон содон өгүүлбэр бичвэл айгу гоё яадаг. Яг чиний сэтгэлд ч яг үлдмээр тийм өгнүүд. Содон өгүүлбэрүүд юм байж боломгүй ч юм уу тиймэрхүү өгүүлбэрүүдээр эсвэл яг өөрийнхөө амар дуртай хүмүүсийг оролцуулж бичиж болно. Аним үздэг бол анимын дүрүүдээр ингээд яг тэр дүрийн хизээч хийхгүй юмыг нь хэлэж агаар бичих юм уу эсвэл яг тэр дүрийн амар дуртай юм хийж агаар нь бичих юм уу. Тиймэрхүү байдлаар би амар их тэгждэг байсан. Би тэр үед яг аним үздэг байсан болохоор. Тэгээ ер нь л төвшин чинь ингээ арай гайгүй болсон бол би одоо л англи өгүүлбэрүүдийг ерөөсөө тал бичгнээс харахтаа англи монгол тал бичиг ашиглахгүйгээр яг англи тал бичиг ашигладаг. Яг өгнүүдийг англиар тайлбарласныг нь ер нь л харах юм бол арай илүү зөв утгаан заримдаа гарч ирдэг юм санагдав. Одоо бол үг цэжилдэг арга маань бол яг тэр үгээ англиар нь бичээд тэгээ заримдаа бүр ингээд тогтоохторгүй үг байгаад ах юм бол одоо ч гэсэн өгүүлбэрт оруулж бичдэг. Өгүүлбэрт оруулж бичих нь надад ер нь хамгийн их тус болсон. Тэгээ ер нь л үг цэжилэх дээр бас нэг анхаарах хамгийн чухал юм гэх юм бол хүмүүс ингээд үг цэжилж байгаа үгийнхээ тоонд амар их анхаарал хандуулдаг. Өдөрт 50 үг, өдөрт 100 үг гэж мэгээд би бол яг тэгж л цэжилж байгаагүй. Үг цэжлэхийн хамгийн чухал юм тэр яг цэжилсэн үгээ ашиглаж сайн мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Хамгийн чухал нь. Тэгвэл ингээ хүмүүс амар их үг мэддэг мөртлөө ерөөсө тэрийг ингээд ашиглаж чаддаггүй. Тэгээ яг өгүүлбэрт орохоор яг яаж ямар утгаар орох ёстойг ингээ сайн мэддэггүй. Зүгээр нэг тийм робот шиг автоматар цэжилсэн тийм хүмүүс зөндөө байдаг. Тэгхийн бол үг цэжлэх их амар хэрэгтэй биш болчихж байгаа байхгүй. Тэр чинь удуугчаар жоохон алдчихж байгаа гэсэн үг. Тийм учраас цэжилж байгаа өгнүүдээ бас сайн бодолтой цэжлэх хэрэгтэй шүү. Дараа нь олонгууд дүрм яаж сурсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. За дүрм бол ерөнхийдөө бүр тэ хүмүүсийн мөнхийн тайсан дүрмнээс болоод уйддаг хүмүүс амар их байдаг. Дүрм сурж байгаад хайчдаг хүмүүс амар их байдаг. Дүрм ер нь бол жоохон уйдгартай процесс. Тэрнэд бол би санал нэг байна. Би ч гэсэн дүрм сурах жоохон дургүй байсан. Дөнгөж хэл сурч эхэлж байгаа явцдаа тэгээд нэг жоохон ингээд хүнд болоод ирж байгаа тэр явцад нь ингээд баян өөрийгөө дүрмээр нүдээд ах юм бол угаасаа хүмүүс дүрмэнд ч амар дургүй болно, англи хэлэнд ч амар дургүй болчиход байдаг. Тийм учраас дүрм сурахтаа ер нь ингээд багаар урагшлах надад хамгийн зөв санагддаг. Дүрмийн хамгийн гол юм ер нь суурай зөв тавьчих юм бол ингээд цаашаа гайгүй явцдаг байхгүй. Би бол амар адтай яагаад гэх юм бол би яг 7 дугаар ангид хахад ингээд гайгүй дүүг мэддэг байсан болохоор олимпиадад бэлтгэдэг болчихсон байхгүй юу. Тийм учраас манай дунд ангийн багш манай болормагш баярлаа. Намайг бүр ингээд гэрлүүгээ авч яваад дүрм зааж өгдөг байсан. Би яг дүрмийнхээ яг тэр хундамыг амар сайн тавьсан болохоор надад цаашаа ингээд явхад хамаагүй хялбар байсан санагддаг. Тийм учраас яг хамгийн анхны хідэн бейсик дүрмүүд гэдэг шүү дээ. Яг цагууд байна. Тэр нэг 20 хідэн цагуудыг бүтэнгийн заавал яг бүтэнгийн зэрэг сурах албагүй заяа. Хамгийн яг гол хэдийг ингээ хүснэгтэр цагаас сурчвал амар байдаг. Хооронд нь ингээ яг зэрэгцүүлж харах боломжтой хүснэгтэн донд хийжүүл. Тэгэхгүй бол хооронд нь амар их солиод байдаг. Яг нэг тэр нэг анхны хідэн бейсик граммаруудыг ингээд бүр сайн ухажгаад сайн ойлгоод авчих юм бол цаашаа ингээд урагшлахад тэд нар чинь ингээд амархан болчихдог. Тэр граммаруудыг сурмаар хам бол интернет дээр бүр материалууд хоог нэгээр яадаг. Ер нь л яг дөнгөж граммар сурч эхэлж байхдаа нэг жоохон гайд хийгээд явчих тийм багштай ч юм уу эсвэл ном аваад явах хэрэгтэй. Би болонгот энэ номыг хэрэглэдэг гэсэн ер нь 2-3 удаа бараг хийж дуусгачихсан баг. Би болонгот яг нэг дүрм сурчаад яг тэрнтэйгээ холбоотой дасгал ажиллаад тэг өөрөө ингээд бичдэг байсан. Яг тэр дүрмээ оролцуулаад ингээ өгүүлбэр болгож бичдэг байсан. Ягаад чи яг шууд дүрмээ сурангууд араас нь дасгал ажиллангууд би ингээд логикоор хийж чаддаг байсан байхгүй. За энэ жишээ дээр нэгдсэн байгаа юм чи энэ яг ийм бах гэдэг. Тэгээд яг дүрмээ нэгсээ ингээд ухаж ойлгохгүйгээр зүгээр ингээд логикоор ингээд за энд ed байгаа юм чи энд баг ed байгаа ах гэд ингээд логик ашиглаа биччихэнгууд хамгийн гол нь тэгж хийсэн дасгалыг чинь ерөөсөө санахгүй шүү дээ дараа нь. Тийм болохоор би яг номны дасгал ажиллахаас гадна тэгж яг өөрөө бичдэг байсан. Ер нь бол дүрм мөрөм ингээд зүгээр
хар аяндаа сурах хамгийн тийм зөв арга нь зөвхөн юмнууд унших байдаг. Ном унших нэг дуртай биш бол заавал ном гэхгүйгээр дуртай дуужныхаа тухай биографиг ч юм уу эсвэл дуртай дуужныхаа гэсэн ярилцлагыг ч юм уу. За гэхдээ ярилцлага заримдаа жоохон хар яраа нийлэлэг ажиллаад байдаг болохоор яг англи хэл нэг сайн сураагаа бол бас ярилцлагаас англи хэл сурах жоохон дутагдaltaй байж магадгүй. А энэ дэр бас дуунаас англи хэлний ер нь бол дүрэн битгий сураарай. Жишээ нь манай Rocket Bay гэхэд л тийм Монгол дуунуудыг яаж бичдэг вэ? Үйлдвэр бүтцэлт гэх хамаагүй өөрөө тэгтэйг адилхан гадаад дуунуудын ч гэсэн ихэнхдээ яг нөгөө уран сайхныхаа илэрхийлэмжтэй тохируулахын тулд ингээд дүрмийг өөрчилсөн байдаг. Дуунаас бол ерөнхийдөө үг цээжлэх нь зүгээр яг дүрмийн юм структурыг бол харах хэрэггүй шүү. Би гүн л ном уншиж эхлэх гэж оролдож байсан. Хүмүүс олонгууд нөгөө нэг үлгэрийн ном ингээ унших юм бол сайн мэн гэдэг дээ шүү дээ. Уншижсэн нэг 2 үлгэр л уншсан баг. Тэгээд надад бүр амар лэм санагдаад тэгээд тэр чинь 8 дугаар ангидсэн тэгснээ амар бүр ингээд тэр чинь яг хүүхдийн үлгэр байгаа байхгүй юу. Үлгэрийн ном уншихгүй яг ингээд жихэн зохиол уншиг гэхээр ингээд яг сайн ойлгож чадахгүй болонгууд ингээд уур хүрээддэг гэсэн байхгүй юу. Яг бүр ингээд багсаагаар нь ч ойлгохгүй ингээд бүр амар тийм классик зохиолч юм уу бариад авчихсан тэр чинь ингээд амар залхаачдаг бүх хүмүүстээ ингээд харсаар идэл. Тэр хооронд би яасан бэ гэхээр яг өөрийнхөө нэг арай гайгүй мэддэг сэдвэр одоо жишээ нь югдөг чинь дуртай дуучныхаа биографик ч байд юм уу дуртай киноныхоо синопсис ч байд юм уу эсвэл би манга уншдаг гэсэн. Манга юм уу эсвэл comic book DC Marvel юм дуртай бол бас comic book уншиж болно. Comic book уншихад даваа тал нь юу гэхээр ингээд хичнээн ойлгохгүй байсан ч гэсэн зураг агаад байгаа болгонгууд ингээд бууж өгдөг байхгүй юу. Амар ядаргаатай санагдахгүй гэсэн үг. Жагаал баг-багаар англи хэл чинь сайжраад эхлэнгүүт ингээд чиний уншиж чадах юмнууд чинь цар хүрээ ингээд ихсээд эхлэв штэ. Тэгээд яг унших хүсэлтэй юмнууд чинь яг англи хэл чинь төвшөнтэй таарад эхлэнгүүт ингээд янз бүрийн номнууд уншиж болно. Harry Potter уншиж болно. Ер нь яг ямар контент уншмаар байна, юу уншмаар байна гэдгээ айгүй wisely, айгүй ухаалгаар сонгох хэрэгтэй. Өөрийгөө залхахгүй мөртлөө цааш нь ингээд явуулаад авах боломжтой тийм яг өөртөө тохирсон контент сонгож авах хэрэгтэй. Дөрөвдүгээр нь олонгууд бичих чадвар. За унших бол амархан яг бичих болоод ирэнгуут хэцүү байдаг байхгүй. Хаанаас эхлэх ингэ мэдгүй нэг тийм амар хөнгөө газар төрсөн юм шиг амар эвгүй мэдрэр төрдөг байсан яг дөнгөж бичиж эхэлж байхад би яг эсээ бичиж сурахын тулд хамгийн түрүүнд амар хийсэн уншижсэн. Англи хэлээр хүмүүсийн бичсэнүүдийг уншаад байгаа юм бол ерөнхийдөө яг ингэ структурд ихэнх нь ингэ төстэй байдаг байхгүй. Яг ингэ олон дахин уншаал хам бол тэр нь ингэ угаасаа шууд анзаарагддаг. Тэг хүмүүсийг уншаад яг хүмүүсийн ингэ яг хэрглэж байгаа ингэ үсэндээ оруулсан тэр юмнуудаас ингэ баг-багаар ингэ аваад яг өөрөө ингэ ноороглож бичиж байгаа хэрэгтэй. Би яг 9 дугаар ангиасаа хойшчул яг тэмдэглэлийн дэвтрээ шууд англи хэлээр хөтлөж эхэлчихсэн. Тэр бол миний амар том зоригтой decision байсан. Яагаад гэх юм бол тэр үед би яг үнэндээ яг англиар шууд бичиж чаддаг байгаагүй. Тэгээ тийм болохоор амар хольж ичдэг байсан. Тэгсэн ч гэсэн ингээд би ер нь англиар бичгээд өөрийгөө тасахгүй л ер нь хизээч яг өөртөө ихтэй бичиж чадахгүй маань гэдгээ яг ойлгосон болохоор бичиж эхэлчихсэн. Тэрнээс гадна би тэмдэглэлийн дэвтрийн маань хин нэг унших үедээ гэхээс амар хайдаг байсан. Үнд их амар бичсгүүлсэн л та. Гэхдээ тийм болохоор ингээд тэр нь бас намайг амар мотивац хийгээд би яг англи хэлээр тэмдэглэлийн дэвтрээ бичиж эхэлсэн. Одоо эргээд харангуут ингээд амар их буруу юмнууд байдаг. Дөрмийн алдаа малтаа бол амар их дээрээс нь зарим үгнүүдийг ингээ буруу ашигласан байдаг ч юм уу. Бичмээр байгаа бол биччихэж л сайжрна. Шууд ингээд одоо хүмүүст яг шалгуулах юм аа ингээд бичиж эхлэнгүүт хүмүүс сандраад бичиж чаддаг байхгүй. Тийм учраас яг ганцаараа хүмүүсийн бичсэн юмнуудыг сайн уншаад өөртөө ноорлоод ганцаараа ингээд айгүйх бичих дадал ер нь хийж байгаа хэрэг. Тэгээд дээрээс тэмдэглэлийн дэвтэр бичгээр яг нөгөө өдөр тутамд ингээд гарч ирдэг үгнүүдийг яг мэдэх шаардлага гарч ирдэг. Тийм учраас тэмдэглэлийн дэвтрээ яг англиар чадахгүй байсан ч гэсэн ингээд бичих гэж оролдох нь надад л аюулгүй тусалж байсан. 5 дахь нь болонгот яаж ярьж сурах вэ? Pronunciation-аа яаж сайжруулах вэ? Дуудлагаа яаж сайжруулах вэ гэдэг асуудал гарч ирдэг. За хамгийн нэгдүгээрт нь миний яг ярьж сурахын тулд хэрэглэсэн нэг арга, одоо ч гэсэн хэрэглэдэг арга гэх юм бол түр юм унших хэрэгтэй гэж ярьсан да. Тэр уншиж байгаа юмнуудаа ингээд чангаар дуудаж унших хэрэгтэй. Чангаар уншихын хамгийн том давуу тал нь юу вэ гэнгүүт бид нар ингээд зүгээр юмыг ингээд нүдэрээ гүйлгээд уншиж байгаа үедээ хийх үед ингээд энэ үгийг уншиж чадна гэж бодоод өнгөрчдөг байхгүй. Тэгэнгүүт яг амаараа ингээд хэлэх юм гоо зарим өгнүүд ерөөсөө хэлнээс ивэлж ингээд гардаггүй. За ингээд төгдрээд ингээд ерөөсөө яг яаж хэлэх учраа ингээд мэдээд байгаа хэрнээ ерөөсөө амар гардаггүй тийм өгнүүд зөндөх байдаг. Тэгээд яг ингээд дуудаж чадахгүй үг гараад ирэх юм бол Google-ээс яг тэр үгээ бичиж агаад арт талд нь pronunciation гэж бичингууд ер нь бол ихэнх өгнүүдийг гараад ирдэг. Тэгээд яг тэднийг сонсож байгаад ингээд өөр ажиллаад pronunciation ингээд баг-багаар ингээд засаад явах юм бол чи дараа нь өөрөө ярих хүмүүст ярихтаа арай ихтэй байна гэсэн үг. Хүмүүс яагаад олон хүмүүсийн өмнө ингээд англиар ярихаас ичээд идэг вэ гэхээр өөрөө ерөөсөө ингээд өөрийнхөө англиар ярьж байгаа тасаагүй болохоор ингээд тэрнээсээ ичээд идэг байхгүй. Энэ амар жоохон тийм эрүүл бус сонсогдож магадгүй ч гэсэн би өөртөөгөө ингээд англиар ярьдаг гэсэн. Hold on. Let me explain заяа. Хүмүүс тэгтээ ер нь өөртөө ярьдаг үсттэй тий. Чангаар биш ч гэсэн ингээд дотроо ингээд ярьдаг штеп. Тэргээ би ингээд ганцаараа байгаа үедээ яг хэлээ сайжруулахын тулд ингээд жоохон чангаар ярьдаг байсан. I
I know it's weird. Тэгтээ надад энэ бүр амар тусалж байсан. Ер нь ярьж ижил яриач нь сайжирдаг. Тэгтээ ихэнх хүмүүсийн дэргэд бол байнга тэр үг хэлийг засаад өгөөд ах тийм native speaker байхгүй шүү дээ. Тийм учраас хүмүүс ихэнхдээ оролдож ижил сурдаг байхгүй. Тэгээ тийм учраас эхлээд тэгж хүмүүсийн өмнө ингээд ярьж алдаагаа шүүлгэх зоригтой болохын тулд чи яг өөрийнхөө тэгж алдаатай ярьж байгааг сонсож сурах зоригтой болох хэрэгтэй гэсэн. Ичмээрээс нь ч хамаагүй, жоохон сонир сонсогдчихсэн ч байсан ч хамаагүй ингээд өөртөөгөө англиар сайн яриад тэгээд өөрийнхөө ярьж байгаа хоолыг бичиж аваад бүр хэрэгтэй бол тэр pronunciation-ы ямар байгааг ингээд тулгаж үзээд яг өөрийгөө засаад ингээд явах нь дараа нь ингээд хүмүүсийн өмнө ярихад тусалдаг. Тэгээд ер нь бол тэрнийхээ хажуугаар айлуулах боломжтой үедээ янз бүрийн юм яг англи хэлээр ярьж байгаа контентуудыг маш их үзэх хэрэгтэй. Янз бүрийн влог үзэж болж, кино үзэж болж, дуу сонсож болж, рэп сонсож болж, англи хэл дээр маш их контент байгаа. Тэднийг өөр нь ингээд баг консюм хийгээд тэднийг ингээд сонсоод тэгээд хүмүүсийн дуудлага ч гэсэн өөр байдаг. Зарим үгийг буруу дууддаг байсан ч гэсэн жоохон акценттай байсан ч гэсэн тэрнээсээ нэг амар санаа зовох хэрэггүй. Айлуулах өөрийгөө зоригжуулаад яриалах хэрэгтэй. Ярьж ижил ярьж сурна. Тэгээ энэ хүрээд яг миний бэлдсэн яг миний та нартай хуваалцахыг хүссэн зүйлс бол энэ хүрээд дуусч байна. Хэрвээ өөр янз бүрийн англи хэл сурахтай холбоотой асуулт байх юм бол коммент хэсэгт үлдээг. Яг ийм юмнууд хэлэхээр амар инээд төрөд идэм юм. Хэрвээ их асуулт байх юм бол би харж байгаа яг тэр асуултуудад нь хариулж болно чадгаараа. Тэгээ энэний дараа gap-year яаж авсан? Gap-year буюу завсар жил яаж авсан тухайгаа яриад завсар жил авах байгаа хүүхдүүдэд яг өөрийнхөө авсан туршлагаасаа бас хуваалцаад бичлэг оруулах цаа. Тэгээд тэрийг үзмээр хам бол үзэж олно. Шиг үсэн ч. Гэтэ тэрнээс өөрөөр бол миний чанел амар рандом юмнууд амар их ордог. Би зүгээр бодож байгаа л яг хиймээр байгаа юмнуудаа ингээд оруулцдаг болохоор нэг subscribe хийх хүсэл төрөхгүй байвал хийхгүйсэн ч болно би юм бодохгүй гэж. Тэгээд миний хийсэн бичлэг та нар жоохон ч гэсэн тусалсан гэж найдаж байна. Та нар үлдэхийг хүсвэл дараагийн бичлэгээр уулзцаа. Яа! This is like so awkward. Хүмүүс яаж камер руу харцаад ингэ зүгээр яриад байт юм бол ингэ амар гоё. Би камер руу бол ганцаар ярьж чадна гэхгүй. Камертай ганцаар ярихаар нэг амар гэдэггүй. Эвгүй санагд.